За миний би яармагт амьдардаг төвжирлийн зовлонг яг одоо амьдралаараа мэдэрч байгаа хүний хувьд сүүлийн үед навтай тэмцэх газраас гаргаж байгаа сүржин мэдээлэлд хариу тайлбар өгмөр байна. Сая навтай тэмцэх газраас нийслэлийн засаг дарга руу нэг алтан бичиг явуулаад мөрдөгчийн шаардлага юм явуулаад тэгээд энэ скутер ундаг дугуйн түрээсийг бүрэн зогсоолоо хэмээн одоо гайхуулж солиоцгоод байна л да. Хүмүүс уйдсандаа скутерыг унаагүй байхгүй. Энийг хүмүүс ойлгохгүй. Хүмүүс би ингээ уйдаад зугаацах гэж энэ скутерыг унаагүй байхгүй. Энэ замынхаа төвчрлийг харал та. Явж чадахгүй байгаа шүү дээ. Би яарамгүй хотын төв орохж 3 цаг болж шин. Гэтэ ийм байхад чи скутер унахгүй гэдэг яах юм бэ? Скутер унахгүй гэдэг яах. Тэгээ яасан энэ замын хөдөлгөөнд орж байгаа энэ хүмүүс нь жолоочноор нь маш одоо мал адгуул шиг байдлаар жолоонд оролцдог. Тэд нэр скутертэй өнөс ханаатаагаар шахна. Урдуур нь гинтхэн дарж орж онголдуулж дайрч унгана, ардаас нь урдаас нь мөргөн. Тэгээ би ч Монгол улсын иргэн би амьд явах хэрэгтэй байхгүй энэ үндсэн хуулиар заагдсан. Тэгээ амьд явахын тулд би яах ёстой юм? Тэр энэ эргүү энэ мал адгуулсуудад дайруулж өгөхгүй тулд би энэ явган хүний замаар нь явахаас арга байхгүй. Яагаад гэхээр дугуйн замыг нь Монгол улс хөрс шийдэж өгөөгүй байхгүй юу? Шийдэж өгөөгүй. Надад зайлшгүй хурдан зорчих шаардлага байна уу байна? А цэгээс Б цэг рүү явах ажил байна уу байна? Явахын тулд би амьд очмоор байна шүү дээ тэр газар дээрээ. Хин нэг нь одоо нэг согтуу эсвэл газар солиотой хулгайч дугуйны нөхөс болчмооргүйгээр болчихгүйгээр би очмоор байна шүү дээ. Тэгэл аргагүй ихэнд зарим газар одоо машин замаар, зарим газар нь дугуйн замаар, зарим газар нь явган үний замаар аргагүй ихэнд явдаг. Өнөөдөр энэ төвжирлийг энэ зуны удирдал огцон бууруулахад гол нөлөө үзүүлж байгаа юм чи юу юм? Энэ скутерүүд л байгаа шүү дээ. Энэ түрээсийн скутерүүд хүн болгон дугуй худалдаж авч чадахгүй, хүн болгон скутер худалдаж авч чадахгүй байхгүй юм. Тэр чинь бас 2-3 сая үнэтэй. Тэгээ аргагүй ихэнд ажлаа амжуулахын тулд мөнгөө төлөөд таксийн төлдөг мөнгөтэй яг адилхан үнээр тэр үйлчлэгийг авдаг. Тэгэхдээ таксинаас 5-аас 10 дахин хурдан хугацаанд очих газар очиждаг ийм л байна. Тэгээ би яагаад энэ навтай тэмцэх газрын мөрдөгчийн шаардлагад уурлаад байгаа гэвэл энэ хуйлгүй авирж байгаа байхгүй юу? Монгол улсад чинь хууль засгалдаг орон. Хуулиар хоригдсноос бусад бүх юм зөвшөөрдөг юм. Тэгэхээр энэ скутертэй хүмүүсийг дугуйн замаар, явган замаар явахыг хоригдсон хууль одоогоор байхгүй байгаа шүү дээ. Тэгээ байхгүй байхад нэг ажилтай тэмцэх газрын тэр нэг дарган ч юм уу, мөрдөгч ч юм уу гаргаж ирээд юм болгоно хязгаарлалт болчих юм бол юу болох юм? Энэ улс чинь шоронцсон, энэ улс чинь тийм одоо тийм дур зоргоо улс биш үстэй. Хин нэг дарга сэтэртэй нэг хогийн хулгаас гарч ирээд бүх юмыг хоригдно хаана гэдэг энэ улсад чинь улсын хурлаж байх шаардлага юу вэ? Засгийн газар гэж байх шаардлага юу вэ? Гэтэ ажилтай тэмцэх газрын уусга зарлалтаа тэрийгээ тэгвэл. Чи хуулиар хоригдоогүй юмыг хааж бодог тэр одоо хий юм бэ тэр хулгайч. Ерөөсөө ийм байж болохгүй байхгүй юу? Тэг хүн болгон зорчих хэрэгтэй. Би амьд явах хэрэгтэй. Хэрвээ та нар тэр үнэхээр энэ скутерыг хоригдмоор байгаа бол атцаа машин замаар явуулмаар байгаа бол энэ Нямбатарын хийсэн ганц гайгүй ажил байгаа шүү дээ. Автомашины замыг шинжлэх болгондоо нэгдүгээр инээний хажууд нэг 50 м ч илүү 60 м ч илүү сантиметрийн өргөнтэй нэг тийм зурвас гаргацсан. Тэр зурвас дээр нь би нойлын Филиппинд явж байхдаа энэ шийдэл байдаг юм байна. Харж байна одоо нэг энэ ийм байдаг нэг ийм өргөн дээр нь явган хүний ингээд ийм нэг юм метрийн юм уу метр 20 өргөнтэй шон атчих юм биш товонцоо шонгуудыг ингээд 2-2 метрийн зайтай. Тэр хүмүүсийн жолоочнор чинь хүний амьд хайргүй боловч өөрийнхөө машинд бузар хайртай байхгүй. Тэд нар хизээч энэ нэгдүгээр инээ зурвас руу машинаараа дайрчаад өөрийнхөө машиныг эвдлэхгүй. Тэгээд шидэд өгчлээ. Бид нар амьд явах батгайг нь хангаж өгөөд машин зам дээр нь 2-2 м зайтай хумтрал шонг зоогоод өгчтэй. Тэр чинь нэг ширхэг нь бөөнөр нь аваад 2 яваад үнэтэй байгаа гэдэг. Хятад чинь бүх юм хандхан байгаа шин. Тэгэл зоогоод өгчтэй. Тэгэх юм бол хинч явган үнэ зам руу гарахгүй. Зүгээр нэг ороод тэр олон скутер хүмүүс цаваалж ирээдэл тавьчихна ерөөс. Тэгээ бидний амьд явах эрхийг хангахгүй гэж ингээд хүн болгоныг машинаа унахад ингээд хүргээд их юм. Машинаа унахад хүргээд байгаа байхгүй юу? Би машин унмааргүй шүү дээ. Би машин унмааргүй шүү дээ. Тэгээ яагаад намайг машин унах гэж төвжирэл нэмэр болохоос шаардаад байгаа. Энэ мэдрэл мотой юм.